өглөө бас 1 кг хасчих шиг боллоо. Оо тий. Чи нэг подкастны төгсгөл болгоныг алдаа гаргах юм. Өмнөх нь хинтээ байсан. Саяных зүгээр пицца гэж байдаг өстэй зүр. Тэгтээ нэрэн гэсэн яг нэг жилхээр л халуун. Сайн байна уу сонсогчдоо, та бүхэндээ шинэхэн дугаараар яасан бэ? Underdogs шинэхэн дугаараар та бүхэндээ мэдчилж байна. Underdogs подкастны ингээд 3 дахь дугаар хахад бэлэн болсон байна. Ингээд студид бараа болон нэнэ нар хүрэлцэн ирсэн. Аглаг бүтээлийн хийдээс. Тэгээ аглаг 3 дахь дугаар бүтээлийн хийдээс. Ширээний бүтээлийн хийдээс. Вашингтон DC хотод бас аглаг бүтээлэг гэдэг газар байдаг. Нилээн доош удаа газар байна. За ингээд та бүхэдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өдөр өглөө оройн мэндийг хүргэе. Бид хоёр суугаад дараагийн сэдвээр ярилцах болсон байна. Тэрнээс өмнө сонь сахив байна. Нинэ. Тань да. Саний ер нь энэ 7 хоног бол нэг хийсэн бүтээсэн юм жоохон багтай л 7 хоног байлаа. Хоол унасч. Тий. Тэгэл подкастаа л бичих гэж ер нь их догдолдог болсон байна. Харин тэгдэг болсон тий. Надад энэ хоёр догдол байгаа дох. Нэг нь подкаст, нөгөөх нь болохоор одоо сая чиний нэгд өдөр ирсэн тэр үйл ажиллагаа. Тэр хоёр дээр stand up comedy хийж байгаа тий. За тэрний талаар гоё сонсогч нартай бас хальт жоох ярил. Тий. Чи гоё асуулт та тэгвэл ярина шүү дээ. За тий. Одоо таны тэр хийж байгаа юм чи яг юу вэ? Тий. Би сэлсэн шүү дээ. Stand up comedy. Тий. Одоо жоон шоглооч болох гээд хичээж байна. Тэгэд Вашингтон DC хотод бас хэдий бас яг тэгээ энэ дэлхийн бас хамгийн том хот те капитал нийслэлч гэсэн бас жоохон тийм хөгжилтэй байх байдал энэ айгүй дутагдaltaй байна. Яг монголчуудын community хүрэн те. Тийм учраас бас энийг ер нь өөрсдөө үүсгэе. Тэгээ яг монголчуудаа зориулсан DC Comedy Club гэж үүсгэсэн байгаа. Nice. Тэгээд үүсгээд бас нэг сар гарангийн хугацаа өнгөрөөд сэнгэлдээ дандаа угаасаа warm up хийж аль дандаа бэлтгэл тэгээд сонирх stand up comedy-гээр хичээллэх, суралцах хүсэлтэй байгаа залуучууд хоорондоо нэгдээд нэгт өдөр болгон сая өнгөрсөн нэгт гэсэн. Тэгээд хагасаа өдрүүд бас хийж байгаа. Сая өнгөрсөн нэгтгэд бас би очисон байдаг. Нэнэ анхд очисон байдаг те. Над бол сонир байсан гэж. Гүг над бол амар таалагдсан ер нь. Дөнгөж эхэлж байгаа гэхэд бол амар гоё сонирхолтой байсан шүү. Сонир хөгжилтэй байж зүгээр сонирхолтой байж. Баярлалаа гэж. Ер нь сонирхолтой байгаа л да. Ер нь бид нар бүү бандсан хүмүүс нүур нь улаасан хүмүүс байсан. Тэгээд би өөрөө яг MC-г хийгээд хөтлөөд үйл ажиллагаа аваад онон гээд найзтайгаа хамтарч хийж байгаа. Манай партнер. Тий. Гоё. Тийм байгаа. Тэгээд энэ дээрээс ургуулад бит хоёр өнөөдрийнхөө сэдвэр ер нь stand up гэж энэ хошин шогийн төрөл яг юу юм бэ гэдэг талаар яриа гэж сэдвээ сонгож авсан байгаа тий. Энэ бол Минжингийн Нэнигийн сэдв. Миний сонгож авсан сэдв байгаа. Өнгөрсөн 7 хоногт аниме гэж ер нь мэдхгүй сэдвэрээ цаг ярьсан байдаг. Тэгээд зөвлөд мэддэг болоод тэгээд нэг анги бас үтсэн байдаг. Ер нь бол тэрийг юу үзсэн үү те? Death Note. Death нэг анги бүтүүцсэн. Таалагдсан. Nice. За тэгээд битэрийн өнөөдөр ярих сэдв танин мэдгүй. Үүнээс бидний Монгол залуучуудын хувьд хамгийн одоо өндөр өсрэлттэй яваа. Монголд хүлээлттэй бас байгаа те. Монголд ялангуяа те. Бас айгүй хөгжиж яваа. Stand up comedy гэдэг тайзны ганцаарчлсан одоо жүжиглдэг те. Одоо ярьдаг ийм урлаг байна. Төрөл одоо ийм жанр байна. Тэгээд энэний бас үүсэл гарал те ер нь энэ хаана анх үүссэн. Тэгээ энэний талаар битээр бас тойрон гой сайхан баазж ярих гэдэг шийдэл дээр хүрсэн байгаа тий. Тий. Сэдвүүрэг орё тий. Тэгвэл энэ сэдвүүрэг орё. За тэгээд ер нь stand up comedy гэж яг ер нь яг юу вэ гэдэг талаас нь сонсогч нартай жоохон ярьж өгнө үү та.
stand up comedy гэдэг бол яг миний өөрөө яг анх warm up дээр гарч ярих хамгийн ихний тэр 10 минутанд бандалт байсан. Тэрнээс л ер нь мэдэрсэн. Яг мэдрэмжээр бол яг үндсэн тодорхойлт нь бол хэлгээгүй шүү. Чи тэр хэлээ. Яг юу байсан бэ гэхээр энэ бол яг ганцаараа тэгээд өөрийг чинь танихгүй яг дөрвөөс одоо яг нилээ идэн хүмүүс суулгачаад тэр хүмүүсийг чиний өмнө дөрөв хүн байсан биз дээ. Дөрвөлөөс. Гэтэ хамгийн ихний дээр 20 идэн байсан. Тий 20 идэн байсан. 20 идэн хүнийг хэрхэн инээлэх вэ гэж толгоогоо ажилуулж байгаа л хүн. Ерөөсөө энэ хүн. Энэ тайзан дээр ганцаараа өөр чи мик байна. Мик байхгүй ч гэж болно. Тэгвэл бүх 20 идэн хүн чамайг хараасаа сэргэл баг тий хэсүүцтэй. Ер нь бол тийм 3 сая инээд гэдэг нэг нэвтрүүлэг гэдэг шүү дээ. Нэг инээд мим ярьдаг. Гэтэ яг тэрнээс бол бүрийгээ тас тийс ондоо л да яг үзэгчд сонсогч яг хурж ирж байгаа хүмүүс бол мэдээж бас гоё инээ хийсэн зорилготой. Ер нь бол тийм мэдрэмж нь бол тэгж авсан. Ерөөсөн хүнийг инээлэх бол хийцэн бэл. Хэцүү. Ялангуяа зөвхөн микрофон байгаа шүү дээ. Яг зогсоогоор шүү дээ. Stand up гэдэг утгаараа нөгөө театрчилсан хошин шог бол тэр чинь зөндөө олон элемент байгаа шүү дээ. Тийм олуулаа. Stand up бол яг энэ зөвхөн микрофон ашиглаад энэ монолог буюу одоо ганцаараа одоо бусад янз бүрийн чадвар юунуудыг элементүүдийг ашиглаж инээлэх нь ер нь бол миний бодлоор хамгийн хэцүү. Би бол гэхдээ өөрөө бол stand up хийж бол үзээгүй. Гэхдээ үзэх дуртай. Тэгэхээр тийм миний бол хардгаар бол ер нь хамгийн хэцүү төрөл нь бол гэж боддог. Ер нь хэцүү бэл. Тийм. Би шууд яг биеэр мэдэрсэн. Тэр хүмүүсийн харц намайг одоо боохгүй мó гэсэн янзтай хардаг ч юм уу те. Эсвэл нэг ивших ч юм уу те. Эсвэл нэг санаа алдах ч юм уу те. Яг тэр үед хүмүүс айгу хэцүү. Тэгээ ер нь тэр нөгөө за энэ жоохон өөрснийхөө experience-ийг жоохон сүүл хавьна яриа. Тэгээ. Ер нь stand up comedy гэдэг нь бол яг амьдаар тэгээд үзэгчдийг яг өөднөөс нь ингээ харж байгаа зөвхөн микрофон ашиглаад за микрофон тийм микрофонгүй ер нь бол яг үзэгчдийг яг өөднөөс нь ганцаараа харж stand up гэдэг үг нь бол угаасаа ингээ одоо дээшгээ одоо зогсоогоор зогсох гэсэн үг те. Тэгээд яагаад нэрлсэн бэ гэхээр угаасаа ингээ зогсоогоороо гараад хүмүүсийн өмнө анханасаа гарч ингэж ярьдаг байсан. Тэгээд stand up гэж нэрлсэн. Тэгээд яг сууж ингэж ярьдаг бас ер нь тийм яг зарим суучдаг юм байна тийм. Stand down гэж бас нэрлэдэг тийм терминологи бол байдаг. Тэгээд ер нь бол комик гэж нэрлэдэг. Одоо тийм билээ. Шиг ярьж байгаа хүнийг тийм комик гэж нэрлэдэг. Комедиан ч гэдэм билээ. Комедиан ч гэж нэрлэнэ. Stand up комик гэж нэрлэнэ. Stand up comedian ч гэж нэрлэнэ. Тэгээд ер нь бол нэг бүтэн энэ ярьж байгаа жокнуудыг нийлүүлээд set гэж нэрлэдэг байгаа. За тэгээд гол төрлүүд нь гэх юм бол observational comedy гэж байна те. Одоо ажиглалтын comedy гэх юм уу, blue comedy гэж байна. Dark comedy, clean comedy, cringe буюу те. Cringe гэж одоо зорилгонох тийм comedy-нууд төрлүүд байдаг те. Тийм тэгээд ерөнхийдөө бол ер нь ихвчлэн хамгийн одоо классик төрөл нь бол яг нөгөө comedy club дээр ярьдаг л stand up л та. Одоо ингээд юм болгон хөгжөөд bar, pub, night club те. Одоо театр амар том театр гэж бол одоо бас битүү тоглолдог болсон тий. Тэгээд миний яг уншиж судалснаар болохоор stand up comedy яг анх хаанаас үүссэн бэ? Гэтэ би яг stand up гэдэг яг урлаг яг нэрлэгдээд гарч ирснээс нь биш бүр ер нь дэлхийн нийтэд хүн яг анх яг хөгжилтөө байх ч юм уу тий. Яг юу гэх нэг олон нийтийн өмнө гарч ирээд гэтэ бас нэг хөгжилтөө байдлаар амьдралаас суугаатаа шүү хөгжилтөө шүү гэж ярьдаг тэр яг анхны тэр санаа яг миний судалснаар бол яг грекээс бас гаралтай болов гэж судалж гарч ирсэн байхгүй. Тэгээд ерөнхийдөө нэг тийм аман байдлаар те аман байдлаар нэг тийм хүмүүсийг хошгондог, хүмүүсийг одоо өгөөддөг те. Тэгээд энийг болохоор нэг кинизм буюу одоо эпикур гэдэг бас юм алдартай сэтгэгч байдаг те. Тэдний дагалдагч нар философч Сократийн бас дагалдагч нар нийлээд сургууль байгуулсан байгаа. Энэ философийн сургууль та. Тэгээд гэхдээ тэрний нэг нь болохоор кинизм гэж байсан. Тэгээд тэр нь ялахаар ер нь бол юмыг ингээ бодит байдлаар нь үнэлж ингээ хилдэг. Тэгээд тэр судалж хилдэг. Тэгээд уламжлалт ёс жайгийг одоо юу гэдэг шүүмжилдэг. Тэгээд ер нь чи ингээ бүгдийг мэддэг те чи ер нь ухаантай гэдэг байгаа чи ер нь бас худлаа юм биш үү? Чи ер нь те наа чиний яриад байгаа тодорхойлч нь яг бас баттай биш юм шүү гэдгээ хэлэхдээ бас олон нийтийн өмнө гарахтаа бас хөгжилтөө байдлаар ингэж өгөөдөж ингэж ярьдаг. Одоо Сократ ч нь өөрөө багш нь бол хүмүүсийг нэг нэгээр нь одоо
буулгаж авсан шүү дээ. Алдартай илтгэгч нарыг тэгж буулгаж авсан аахгүй. Мгм. Тэгээ өөрийнхөө хамгийн алдартай үг нь бол би юу ч мэдэхгүй гэдгээ мэднэ. Та нар битээ юм мэддэг юм шиг царайлаач гэж л хэлсэн. Тэгээ миний олдоор хамгийн ихний үүсэл бол ер нь бол энэ хавцаанаас эхлээд нэг хүмүүс те вау эн чинь бас айгу гоё юм шүү те. Өгөөдөнгөө хүмүүст мессеж хүргээд тэгээд зүгээр асуудал ингэж ярих нь гоё юм шүү те. Асуудлыг шууд директ одоо ингэж хэлэхээс илүү одоо өгөөдөл сонирхолтой хүнд яг нөгөө панчлайн гэдэг шиг те одоо комедид яадаг шиг яг ингээд панч болж очдөг те. Тий, энэ философчдоос гаралтай юм байл л те. Чиний судалж мэдсэн яг. Тий, миний судалж мэдснээр бол stand up за тэр бол ер нь бол яг хошин шогийн эхлэл гэх юм уу те. Ер нь бол тийм тэгмүүд л яг stand up гэдэг яг энэ формат яг энэ жанр нь болохоор ерөнхийдөө Америкт. Гэхдээ ер нь яг тийм хоёр талын янз бүрийн л бас жоохон маргалддаг юм байл л дээ. Ерөнхийдөө зарим хэсэг нь болохоор нөгөө Англид 1800 оны сүүл 1900 оны ихэнх хавьд тийм music hall comedy гэж бас байсан. Тэгээ ер нь бол бас тэнцээ ингээд комедианууд тэгээд ер нь бас нэг жоохон жүжигчлсэн. Гэхдээ ингээд бас өөрснөө жоок бичиж ингэж ярьдаг. Тэгээд жоохон жүжиглэлт ордог тийм хэлбэр бас байсан. Гэхдээ тэд нар бол яг өөрснийхөө 100% жоок бол байгаагүй. Тухайн үед нөгөө нэг яг дээд одоо хааны ордноос тэдний тийм Lord Chamberlain's office гэж одоо яг нөгөө Royal Family буюу одоо тийм нөгөө одоо хааны гэр бүл байгаа шүү дээ. Тэднэр лөө одоо ингээд бүх юм явуулангууд за та нар энийг арилгаад ярьж болно гэх тийм одоо цензуртэй тий сенсор шиг гэдэг англиар тийм тэгж ярьдаг байсан. Тий. Тэгээд яг хуу Америкт бол яг бол бас яг тийм одоо тэр Сократын дагалдагч нар идэвхтэй шиг Марк Твен гэдэг одоо орчин үеийн Америкийн уран зохиолын хамгийн том одоо төлөөлөгч тийм хүн бол байсан. Тэр хүн бол бас ингээд өгөөдлөөр нийгмийг бас аягүй шүүмжилдэг тийм хүн байсан. Яг stand up гэдэг төрөл нь Америкт болохоор одоо тэр vaudeville гэдэг тийм бас шоу болдог гэсэн юм л да. Бас хошин шогийн жүжиглэлттэй. Тэгээд тэд нар болохоор одоо миний ойлгосноор бол тэд нар болохоор одоо нэг манай одоо нөгөө илүү театрчилсан хошин шог байсан. Тэгвэл голоор нь ингээд нэг одоо нөгөө орчин үеийн stand up-ийн MC гэдэг шиг хөтлөгч хүн голоор нь гарч ирээд яг нэг 10 минутын богинохон жоок ярьдаг. Би халаалж. Ингээ бас жүжиглэлтэй ярьдаг, хөвгчлөлтэй ингээ хүн дуурайдаг ч юм уу те. Амар entertainer гаргаж ирж байгаа хүн гоё ч юм уу гоё дээш шийддэг ч юм уу те. Тэгээ яг үзүүлбэр перформансуудын яг завсраар нь ингээ гарч ирээд тэгж гоё ингээ уур амьсгалыг гоё олгож ингээ дараахаа зарладаг. Тийм Bob Hope гэж одоо орчин үеийн одоо комедины ер нь бол загалмайлсан эцэгч гэж мэдээгүй. За ахлах болж. Тийм тэр хүн бол яг тэгж гарч ирээд тэгдэг байсан. Тэр бол ер нь бол яг орчин үеийн stand up-ын бол яг үүсэл нь тэнцэнээс байсан гэж айгүй олон хүмүүс үздэг тийм байдаг. Тэгээд яг тэрнээс цаашаага тэр Mort Sahl гэдэг SAHL гэдэг Sahl гэж уншдаг юм. Sahl гэж унших. Энэ хүн бол яг орчин үеийн нөгөө observational comedy гэдэг те одоо яг ажиглалтын хошин шог гэх юм уу те харж агаад юмаа ингээд ажигласан юмаа ингээд өөрөөхөөрөө ярьдаг. Тэгээ тэр хүн болж байгаа процесс. Өөрийнхөө яг ажиллаж байгаа анализ хийгээд тэгмүүд өөрөө тархиндаа боловсруулах нь шүү дээ. Тий. Одоо яг нөгөө одоо болохоор нөгөө Daily Show гэж Америкт байдаг нөгөө мэдээг ингээд humor оруулж ярьдаг. Яг тухайн үед яг тийм хэлбэр нь байсан баам л да. Яг өөрөө ингээд сонио авч гарч ирээд тэгээ тэр сонин дээр гарсан улс төрийг ерөөсөө ингээд өөрөө комеди болгож ярьдаг те. Тийм бол байсан. Ер нь тэд нар бол яг орчин үеийн яг энэ stand up-ийн бол эхлэн байсан гэж үздэг юм лээ. Зөв. Тэгээ яг хошин одоо энэ чинь одоо яг монголоор яг нэг хошигнооч, шоглооч юм да. Шоглооч. Хүнийг шоглдог, асуудлыг хошин шогч гэдэг ч юм уу тийм. Энэ хүмүүс яг яаж бий болсон бэ гэхээр энэ хүмүүс төгс төгөлдөр болохын тулд айгүй удаан хичээлдэг байсан байгаа байхгүй юу тийм. Хоёулаа ч нөгөө түүхийн талаар ярьж байгаа шүү дээ. За түүхөө үргэлжлүүлээ. Тийм. Би бас дундаас нь өөр юм. Зүсч орж ирж шээ. Тэгээ ер нь
те. Яг зэрэг. Баяа 90 гэдэг үгийг ашигладаг биш үү? 90. 90 ойлаа. 90 гэдэг үг ашигладаг юм байна. За 90 бол нэг тийм байсан. За тэгээд тийм чи ярих ч юм. За чи ярьсан шүү дээ. Яс их ярьдیں۔ Тийм яг сая Нэнигийн хэлдгээр анх яг уламжлалтын формат байсан байна л да тий. Яг тэр формат гэж нэрлэхээр байна. Тийм. Тэр формат нь болохоор уламжлалт гэж нэрлэж байгаа нь ойлгомжтой тий. Анх яг тэр нэг юм дуутай, хөгжимтэй тий, жаз хөгжимтэй ингээ явахдаа тэр чинь нөгөө нэг ингээ бие даагаагүйсэн байгаа байхгүй комедийн. Тэгээд яваандаа энэ нь бие даасан учир шалтгаан. Жишээлбэл би энийг түүхийг ингэж сонссон байхгүй. Одоо энийг бол хүмүүсийн ярианд сонссон түүх. Жишээлбэл дээр үед одоо энэ 18 дугаар зууны сүүл үе 19 дугаар зууны эхүү үе хавцаа урлагийн хүмүүс ингээд тоглолтоо ингээд хийчээд тэгээ нэг юм баар цэнгийн газар ингээд дууссныхан дараа оройгоор ингээд уулз суудаг байсан баг. Тэгээ ингээд бүдрээ нөгөө дандаа урлагийн хүмүүс учраас ууж муугаал хөвгчлөлтэй юм яриад тэнгуүтээ сүулдэ нэг нь урдаа гараал хөвгчлөлтэй юм яриад те босон түүхээ яриад алдсан алдаа малдагаа яриад тэгээ ингэнгүүт орой болгон тоглолтоо ингээд хийсний дараа явангууд дараа нь зөвхөн урлагийн хүмүүс биш хойноос зүгээр жирийн хүмүүс гүрж ирж үздэг байсан баг тэр юм ярьж байгааг. Тэгээд нэлийн авьяастай хүмүүс нь бас ярьдаг. Тэгээд энэ яваандаа юу болсон бэ гэхээр яг stand up comedy-гийн яг үүсэл ингэж бий болсон. Тэгээд энэ ингээ бие даагаад тэгээд тэр хүмүүс өөрсдийнхөө одоо тэр comedy хийж байгаа зүйлээрээ одоо цаашдаа ингээд амьдрах боломжоор ингээ хангадаад нэр хүнд өсөөд тэгээд кинонд хүртэл энэ нь орж ирээд тэдний хийсэн жоок нь өөрөө кино болдог. Эсвэл тэр жоок нь кинон дотороо ингэж орж одоо киноны нэг хэсгийг киног сонирхолтой болгох байдлаар хүртэл ингэж орж ингэж хөгжиж эхэлсэн гэж байгаа байхгүй. Ер нь бол ингээ харахад яг хар аргаар ингээ том зураглаар нь гэж харах юм бол яг ингээд урлагийн хүмүүс ингээ өөртөө ингээ яваад орцсон байхгүй тий. Тэгээд авьяастай хүмүүс нь гарч урдаа ингээ ярьдаг. Одоо чиний хэлдгээр саяны хөтлөгч хүртэл ингээ юм чи ингээ өөрөө байгалийн шалгарлаар ингээ явж хагаад тэгээ ингээ бие даацсан байхгүй тий. Тэгж үссэн байна гэж би ойлгосон. Тэгээ ер нь бол 18 1800 оны сүүл 1900 оны ихэнх яг нөгөө миний саний ярьжсэн цаг үедээ бас давхцсан яг та тий. Тэгэхээр ер нь бол яг л тэр үеэс л ер нь эхэлтэй талаас ер нь ингээд хөрсөн ингээд бий болж исэн л тийм юм байгаа юм байна л да тий. Тийм ээ. Ер нь бол 1970-аад оноос бол яг одоо энэ орчин үеийн stand up comedy гэдэг бол бүр яг утгаараа хөгжиж ирсэн байдаг. Тэгээд Нью-Йоркт бол хамгийн анх Comic Strip Live гэж comedy club үүсчихсэн. Байдаг юм байна. Тэгээд Нью-Йоркт байдаг дэлхийн ер нь хамгийн анхны яг stand up comedy club байсан юм байна. Тэр өт байдаг бол. Тэр байдаг гэсэн. Тий, байд юм билээ. Одоо дараа бас Нью-Йорк хотод очиж тий газар тоосон тий. Тэгээ тэнд бол бидний мэддэг Chris Rock гэдэг одоо бас хамгийн том stand up-чдын нэг тэнд бол манай хүн бол зүгээр нөгөө илүү цагийн ажил хийж цэвэрлж мэвэрлдэг байсан гэж байгаа. Анхандаа болов тий. Тэгээ Colin Quinn гэдэг одоо тэр бас late night show дээр хөтэлдэг байсан. Бас амар том stand up comedian энэ хүн бүр бартендер гэдэг байсан гэж байгаа. Гарууд бол зүгээр арталтан зүгээр тий. Зүгээр ингээд харж идэг байсан биз тий. Оо ямар гоё юм харчингаа тий. Цэвэргийн үлгийн тэнгүүтээ hard work хийгээсэн шүү дээ. Ер нь надруу харж нинжин сая hard work хийгээтэй гэсэн надруу харсан байдаг. Тий. Тэгээд ер нь бол бидний одоо тухайн үед бидний мэддэг Richard Pryor гэдэг байдаг тий. Тэгээд найз нь яг чиний яг ярьж байгаа хүмүүс үнэхээр мэдгүй шүү. Би мэддэг юм шиг л гэж авчих. Тэгээд тэр George Carlin гэдэг ер нь бол орчин үеийн stand up-ын Robin Williams гэдэг одоо сүүлж жүжигчин болсон тийм. Тэгээд одоо цаашаа тэгээд нөгөө Dave Chappelle, Eddie Murphy, Chris Rock гэл Bill Cosby гэдэргээл манай одоо зарим сонсогч нар үздэг сонсогч нар бол одоо дуртай комедиан хийж байгаа бах тий. Тэгэл цаашаа Jim Carrey, Russell Peters, Kevin Hart гэл одоо бүр сүүл үү те. Trevor Noah бол миний хамгийн дуртай комедиан л да одоо үздэг. Ер нь бол joke болгоны нэр шоу болгоны үздэг байгаа. Nice. Одоо ийм хүмүүс алдартай хүмүүс гараад ирсэн байхгүй те. Тэгээд жүжигчин болцсон сүүлдээ. Тий. Олны танил болохоор эхлээд комедиан байж хагаад тэгээд сүүлдээ ингэ кино урлаг орсон те. Кино урлаг орсон. Гэтэ ороогүй ч хүмүүс бас байдаг. Зөндөө байгаа. Байдаг сонссон. Бидний мэддэг одоо Jim Carrey бол бас stand up comedian байсан те. Eddie Murphy байна, Steve Martin байна.
Тэгснэ одоо Kevin Hart шүү дээ. Тийм шүү дээ. Kevin Hart байна. Хоёулаас Kevin Hart-ын талаар сая ихээс өмнө ярьжсэн тий. Тийм, Kevin Hart бол ер нь хамгийн өндөр цалин авдаг stand up. Тэрийг тэгтээ жоохон хойд хавраа нэгмсэн тэр яг нэлээд яг яаж мөнгө олдог гэдэг талаас нь жоохон ярих гэж ботсон. Бага. Тийм. Тэгэд ер нь бас нөгөө stand up comedian хийдэг хүмүүс одоо тэд нар чинь дан зүгээр нөгөө ингэж хошин шог хийдэг хүмүүсээс гадна бас ингээд нийгмийн одоо нөгөө нэг саяны Сократ гэдэг шиг те Марк Твен эдэр гэдэг шиг одоо тайзнаар гарч зүгээр хүмүүсийг инээлгэж байгаа ч гэсэн бас араараа бас айгүйх мессеж өгдөг те нийгмигээ шүүмжилдэг тийм комедианууд бас айгүйх байсан байгаа байхгүй одоо ч гэсэн байдаг тийм Trevor Noah гэдээсээ хийсэн Trevor Noah-аас яг өөрийнхөө комедигаараа одоо Америкт байгаа энэ immigration асуудал энтрийг ярьсан жокнууд байдаг байхгүй тэнгуутлаа юу тийм тэнгуутлаа шууд тэгдэг байхгүй одоо ингээд те хүмүүс ингээд хурж ирэнгуутлаа иммигрантууд та нар бол хаанаас ирсэн газар руугаа зайл гэдэг те тэнгуутл тэгвэл үгүй Trevor Noah-гийн жокн дээр тэгж ярьж байгаа байхгүй тэгээд ер нь Америкчуудыг ерөнхийдөө тэгж байгаа байхгүй одоо ялангуяа одоо Америкийн гол хэсгээр амьдардаг redneck гэдэг ч юм уу те илүү их тэр нөгөө хуучны сэтгэлгээтэй одоо Trump-ийн дэмжигчнэр те ч юм уу тэр хүмүүс болохоор ер нь ингээд иммигрантууд та нар зайл бид нар бол ингээ Америкчуудаараа гоё байна. Яг үнэндээ бол тэд нар чинь өөрснөө хүний нутагт амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Арай л нэг олон жилийн өмнө ирсэн болохоос шүү. Арай л төрүүлээ ирсэн болохоос шүү. Тэгээд тэр нь жокн дээр тэгдэг байхгүй. Та нар одоо ингээд ирсэн газар руугаа зайл бид нар ингээд энэ чинь өөрснөө сайхан баймаар байна гингууд Trevor Noah тэгвэл бид нар ингээд бүх иммигрантуудаа аваа явчих. Гэхдээ бид нар өөрснийхээ авчирсан хоолоо аваа явчих. Та нар өөрснийхөө хоолыг л хийдэг гэдэг байхгүй. Тэгээд Америк хоол гингууд баг юм байхгүй. Тэнгүүд ингээд тако мако ч юм уу те Америкчууд иддэг одоо пицца мица бүх юмнуудаа бид нар аваа явна. Тэгээд та нар хоолоор нь боож дээ. Та нар юу идэх юм зүгээр л potato л идэх. Тэнгүүд л зүгээр баг амталсан spice ч гэсэндээ бидэнд авчирсан. Та хэд зүгээр л plain potato зүгээр түүхий төмсөө идэх тийм жоок байдаг байхгүй. Би өөр инээж идэг гэсэн. Тэр бол яг бас яг амар нөгөө арталтай амар мессежтэй байгаа зү тэ. Ер нь бол яг immigrant гэсэн асуудал бол Америкт маш их ярьдаг тийм. Яг ингээ хөгжилтэй байдлаар ярингууд хүний яг олж харж чадахгүй байгаа үнцгийг хүмүүст айгүй энгийн байдлаар тайлбарлаж байгаа байхгүй тийм. Гэхдээ яг одоо ингээд тэр жоок гэх нэг миний сэтгэл жоох та одоо миний ингээд оюун санаанд амар үлдсэн байгаа байхгүй тийм. Тэр нь бол ойлооч бас тэнд орно шүү дээ тэр хүмүүстэй. Хоол аваад л үе. Цөөнгээ аваад авчи ойлоо. Цайлангаа гэсэн юу гэсэн бэ? Цайлангаа гинэ. Цөөн цайлаа. За манай аглаг бүтээлийн хэд бас сав болсон байдаг. Яа бүгчмдөө дээ шүү. Бүтээдгээ авах уу? За тэгээд үргэлжлүүлээ гэсэн ч гэсэн та бүгдийгээ бас бодоод тэгээд техникийн талаар ойл яриа те. Ер нь stand up comedy хийдэг хүмүүс яг техникээ ер нь хэрхэн олж авдаг. Яг өөрийн гэсэн өрмөц өнгө төрхөө яг хэрхэн олж авдаг вэ гэдэг талаар яриа те. За миний олж мэдснээр бол ер нь энэ чинь уусаа одоо ингээд бас өөрөө тодорхой хэмжээнд хичээлж эхэлж байгаа юм те. Би бас техникийг ингэж хайж үзсэн аахгүй. Тэгээд Judy Carter гэдэг эмэгтэй комедиан эмэгтэйг гаргасан одоо stand up comedy Библи гэж байт юм. Ийм ном. Тэгээд Библи биш л те. Библи гэж нэрлэгддэг. Тэгээд тэн дээр болохоор яг joke structure буюу тэр нь болохоор яг бүтцэн. Гэтэ яг тэр номон дээр болохоор ингэж хэлж байгаа хгүй яг хамгийн эхлүүлээд ингээд бүр эхнээс нь warm up-аас эхлүүлээд бэлтгэлээс ахуулаад stand up гэж юм ингээд бүх мэдээллүүд ингэ хийцээс тэгээд товчхон харсан л та. Тэгээ харах хамгийн тийм ном. Тэгээ хамгийн товчхондоо хэлэх юм бол танд юу хэрэгтэй вэ гэхлээр танд нэгдүгээр үзэгчд хэрэгтэй. Хоёрдугаар танд микрофон хэрэгтэй. Тийм яг микрофон гэж хэлж байна. Яг микрофон мэдээж хэрэгтэй. Тэгээд та тэдний өмнө гарч ирээд ярих буюу нэг юм бэлтгэл warm up буюу open mic-аас эхлүүлээд яг энэ дээр ингэж байн гаргал хэрэгтэй. Байн бэлтгэл. Дор хаяж одоо ингээ төгс одоо ингээ өөрийн гэсэн чадвар, өөрийн гэсэн техникээ олж авахын тулд тэр чинь олж авдаг юм байна. Хүний өмнө гараад олж авдаг. Тэрнээс бол бид нар шиг нэг 4 жил хичээл сурж чаад эмч болол хүн дээр гардаг бишээр. Тэгээ яг дандаа бэлтгэл дээр шууд л гарч ирдэг. Тэгээд төгс одоо тэр профешнл өөрийнхөө техникийг олж авахын тулд дор хаяж 10 жил гэж байгаа байхгүй.
Харин тийм гэсэн би бас наадах яг уншсан юм биш үү? Би бүр гайхсаар 10 жил үү? Тэгээ би бол ингэж байгаа хөө. Би сая 3-7 хоног гарчаад 4 дахь 7 хоног дээр та дээр гарсан шүү дээ. Нэгд өдөр игээд тэгэхэд бас нэлээд олон залуучууд ирсэн шүү дээ. Тэгэнгүүт би ингээд өөрийгөө зааж миний техникч нэг иймэрхүүгээд яриад ирсэн чинь би амар сандраад. Тэгээд дараа нь энийг уншсан чинь 11 сар юу харин тий. Би бүр хаа байсан те би бүр түнч хөлд ороогүй зүгээр ингээд хэлцраа байж байгаа байхгүй тий. Яг би тэрийг ойлгосон төрчөөдөө. Тийм тэгэхээр техникийг бол хүмүүс нөгөө одоо ингээд заримдаа ингээд хүмүүс нэг ийм хүмүүсийг нэг сууд бичиж аваад тэмдэглээл те. За нэг тэр ингэж бичтэй мэн энэ ингэж Кевин Харт ингэж бичтэй мэн те ингэж Библийн уншлаа энийг уншлаа гэх. Тэр гэртээ бэлдээ ч юм ингээд ах юм бол эзээч ингэхгүй. Зарим хүмүүс нэ би ингээд одоо ингээд бэлтцсэн байгаа бэлтгээл байгаа те. Би зүгээр ингээд хамгийн одоо мундаг над руу бүртгэж хэлж байгаа байхгүй. Шоун дээр чинь гараад тэгээ бэлтгэл дээр чинь биш би шоун дээр чинь гараад өөрийнх нь санааг ярина. Гэж аахгүй өөр ярих өмнө ярихгүй байжгаад тэр бол хамгийн буруу юм байл. Тэгэхээр та өөрийгөө таньж мэдэх техникөө олохын тулд тэр сэдвээ амар удаан хугацаанд ярьж хамгийн төгс хувилбарын болсныхаа дараа тэгж олон нийтэд одоо тий техникийг ингээ олонний өмнө гэж гарч. Тэрний өмнө бол наан заавал open mic тэн дээр хүмүүс ирнэ warm up хүмүүстэй л заавал энэ толинд хараад хийх болно тий. Дандаа fail гэх хэрэгтэй. Угаасаа failдэн гэдэг чинь чи өөрийгөө юуг нь буруу хийж өгнө гэдэг тэндээс мэдчих. Миний олсноор. Тэгэд нөгөө фидбек буюу одоо нөгөө санал хүсэлт гэх юм уу те тэр бас амар чухал гэдэг юм шиг л шүү дээ. Тийм шүү дээ. Яг үнэ. Тэр чинь тийм байна, энэ чинь юм байна гэл те гараал нэг бүтлгүүдэл нэг одоо үг мүгээ солиол те. Тэгж дахин үзэл тэгээл яг хүн ингээл энийг л заа яг ингэх хэрэгтэй байна гэл. Тийм бичлэг бас хийгээд би нэг үзэж үзсэн. Бичлэгээ бас хийж Бэчэлэгээ үзээд бас ойлгосон бас. Муу аган болоо гэсэн чи хит муу байлаа. Тэгэд одоо энэ орчин үеийн яг энэ stand up-ийн яг классик энэ формат нь бол яг юу гэдэг юм бэ л дээ. MC гэж бит хоёр түрүүс яриад байгаа Master of Ceremony гэсэн үгний товчлол. Ер нь бол одоо энэ ceremony гэдэг чи одоо энэ ёслолын мастер гэх юм уу те. Яг эхлүүлдэг те. Яг ингээд бус артлынхаа хүмүүсийг зарлж өгдөг. Найруулагч маркетинг авч. Ер нь бол эхлээд warm up хийгээд өөрөө бас нэг 10 минут орчмын ингээд интро гоё час хийсэн бас joke ярьдаг те. Тэгэн гутаа араас нь хоёр дахь гарч ирж байгаа хүний нь болохоор feature гэдэгтэй англиар feature эсвэл middle гэж нэрлэдэг. Тэр хүн болохоор нэг 20-30 минут. MC-гээс арай удаан байдаг. Гэхдээ яг нөгөө яг артлынхаа headline-араас арай жоохон богинохоо 20-30 минутын сет ярьдаг тийм хүн. Тэгэн гутлаа артлаас нэг headline буюу яг үндсэн комедиан гарч ирээд нэг цагийн материал ярьдаг. Энэ бол яг stand up comedy-гийн яг хамгийн классик формат юм байлаа. Ер нь тэгж явдаг шүү дээ. Тэгж яв. Манайхчсыг манайх яг тэгж явж байгаа. Тэгээ би өөрөө яг MC хийгээд 10-20 минут 10-15 минутын хугацаанд би яг хүмүүсийг халааж байгаа байхгүй юу бантаач болтгоо. Нэг өдөр би бас тэгсэн үү те 10-20 минут ярьсан шүү дээ. Тийм 20 минут ч 20 минут ярьсан. Бах нэг хүн айгу багтаас учраас гарах яг комеди. Ер нь тэгдэм байлээ. Тэр бол их дажгүй юу гэлээ формат байлаа. Тийм байлээ. Техник гэх юм уу те. Тэгээд бас нэг юу гэдэг юм бэлээ. Одоо нөгөө яг ингээд joke ярьж байгаа хүмүүс бол ер нь бол ингээд ярьж байгаа юугаа одоо тооцоогоо шүү дээ. Ер нь бол joke ярьж байхдаа ерөнхийдөө нэг 4-5 удаа ингэж үзэгчд зэрэгтэл 1 минутанд 4-5 удаа ингэж тийм тавтамжтай инээж яхаар тооцоо авдаг. Тийм гэсэн би бас тэгж уншсан. 1 минутанд одоо 1 минут joke ярьж байгаа таны 1 минутанд тэр хүн одоо шил бит хоёр те 4-5 удаа инех нь биш те. Тийм гэж байсан л. Миний өвчний комедийн дээр бол хүмүүс л минутанд 5-аас тийм үгүй шүү дээ биш бараг 5-6 минутанд нэг инээжсэн. 5-6 минут зүгээр миний зүгээр сетап явж байгаа тест. Тэгээ хамгийн төгсгөлд нь панч зүгээр панч бейс юм уу гэж панч лайн яг за зүгээр дууссан панч жаалн байсан юм. Одоо би яг үнэн хэлээд тэгсэн чинь ингээд сетапа явж яснаа дараагийн комединийг ураад 3-4 комеди гарсан хамгийн төгсгөл дээр би яг панч байсан. Тэр чинь гоё байсан мэт сетап тоосон шүү. За тийм байсан. Тэгээд open mic бас ер нь комедианууд өсч яг яах одоо тэр нөгөө инкубатор гэдэг шүү дээ. Инкубатор буюу одоо яг нөгөө тэнцэнээс ингээд дараагийн комедианууд төрж идэг те. Тийм амар чухал хэсэг байна. Тийм. Одоо хоёулынхын энэ стуч гэсэн халуун инкубатор байна шүү дээ.
Хаа юм бэ? Подкаст ч дүрэн шүү дээ, тий. Таад бас яг битэж дан байхгүй болох мэдэхгүй л юм да. Урсч яддаг шүү. Урсч байна. За тэгээд хоёул чи яатсан юм бэ? Нэг үгээд чи хэлээд гэсэн. Тийм тэгээд дараагийн хэсэг нь болохоор ярих хэсэг нь яг ямар хэсэг вэ? Саяныхаа дуусгаас өмнө нөгөө формат гэж ярьж байгааг холбогдуулаад нөгөө open mic гэж байсан. Тэгсний араас нэг bringer show гэж бас нэг тийм шоу байт юм байна. Тэрэн дээр болохоор сонирхолтой нь энэ болохоор амар зах зээлчсэн шоу байхгүй. Open mic тэгэн гутлаа нөгөө яг дөнгөж хийж эхэлж байгаа хүмүүс нэг тодорхой хэмжээний тооны хүмүүс авчин заяа өөрийнхөө найз майзнараа дагуулад тэгэн гутлаа одоо та жишээлбэл 10 хүн авчрах юм бол тайзан дээр гараад 10 минут ярих хэрэг хаана гэдэг ч юм уу те. Тэгэн гутлаа тэр хүмүүс нь орж ирээд тэнцээс дотроос нь ууган аваад хэцүүл ингэж явдаг. Бас жоохон зах зээлчсэн маркийн тим бас байт юм лээ. Тэгээд Gotham Comedy Club гэх Нью-Йоркт байдаг. Энэ бол жишээ нь 5 хүн авчирч ийж тайзан дээр нэг 15 минутын сет ярих тийм юу авдаг нэ. Тэр газартаа л ашигтай. Тэр газартаа бол ашигтай. Тийм. Тэгээд comedy stand up comedy дээр ёо юм дээр ч гацаад байгаа. Stand up comedy дээр одоо terminology буюу мэргэжлийн хэллэг гэдэг тийм үгнүүд бас байдаг. Тэндээс нь бас сонирхолтой байж магадгүй гэд би энэ нэг гэдэг бичсэн. Жишээлбэл heckler гэж үг байт юм байна. Мэргэжлийн яг хэллэг байх нь шүү дээ. Stand up comedy ашигладаг. За манайхан бол сайн сонсоод бичээд авсан ч болно. Тий. Шинэ үг ажиллаж. Heckler гэж үг байт юм. Heckler. Дагаад хаваарай. За, heckler нь юу вэ? Heckler гэдэг нь болохоор нөгөө ингээд comedian set-ээр ярьж хахад голоор нь ингээд тасалдаг хүмүүс байдаг шүү дээ. Одоо бүүлдэх ч юм уу. Янз бүрийн яриад ороод ирсэн. Тийм хүмүүсийг heckler гэдэг юм. Тэр heckler. За, fucking heckler. За би дараа нь бодохдоо дүүд гэдэг. Heckler юм биз дээ. За, дараагийнх нь. За, дараагийнх нь болохоор punching down гэж үг байгаа. За наа чи надтай төгөлцсөн. Punching down болохоор punching up гэж байгаа. Тэнгүүд ерөнхийдөө ингээд stand up comedy ингээд анх хийж гиснээс ахуулаад ерөнхийдөө stand up бол ер нь нөгөө дээд зиндааны дээд түвшний high profile гэж ярьдаг тийм хүмүүсийг ингэж одоо roast хийж те одоо доош нь хийж joke хийж тэдрээр ингээд дугаагаа гаргах гэх юм уу те тэр бол ер нь бол нийтлэг байсан те одоо ингээд ус төрчд ч юм уу эсвэл celebrity олон нийтийн хүмүүс ч юм уу тэгэнгუთ тэр болохоор punching up болж байгаа байхгүй одоо down болохоор punching down буюу одоо нийгмийн жоохон доод давхаргын ч юм уу те immigrant-ууд гэдэг ч юм уу эсвэл нийгмийн цөөх буюу одоо LGBT гэдэг те одоо ижил трансгендер хүмүүс ч гэдэг юм ижил хүсдэн LGBT те тэдрийг ч яадаг ч юм уу эсвэл бол тэдрийг болохоор punching down тэр хэсгийг бас шүүмжлээ шоглохын шүү дээ. Тэгээ punching down хийдэг. Punch down гэдэг үгийг бид нар сурлаа. Heckler дараагийнх нь punch down. За дараагийнх нь. Тийм. Дараагийнх нь болохоор hack гэж үг байгаа. Hack гэдэг болохоор ингээд одоо оригинал биш хүнээс сулгаалсан скол нэг уйлэг болцсон материалыг ярьдаг тийм комедиан хүнийг hack. За наа чи гоё. Чи бүр ямар heckler юм бэ өгшөө. Heckler. Heckler. Нэг зөвхөн нэрлж байгаас. Тэгээд joke theft гэж үг байгаа. Joke-ны хулгай гэх юм те. Энэ бол тодорхойх ингээд тийм нэг энэ бол аюух байдаг. Ер нь тэгж эхэлт юм билээ. Тийм. Гэтэ минийх дандаа өвн нөгөө шүү. Тийм. Тэгээд дуусаагүй байна шинэ үг хийчихээ. Шинэ үгний хичээл. Тэгээ айгу надад бол амар хэрэгтэй байна. Тийм. Яг энэ үгнүүдээс мэдээд авчвал айгу хэрэгтэй. Punching down гээд сая Dave Chappelle-ийн Netflix дээр сүүлд гарсан спешиал дээр бас Chappelle-ийг punching down хийсэн. Ер нь хүмүүсийн доод давхрын хүмүүсийг айгу яасан бас ингэж айгу тийм бас гараад байсан. Тийм. За тэгээд тийм бас сонирхолтой өгнүүд бас яг зөвхөн энэ stand up-ийн мэргэжлийн хэллэг гэх юм уу те. Тийм ээ те. Ойлголт байх нь шүү дээ. Эндээс энэ урлагаас гарч ирсэн ойлголт байх нь те. За тэгэхээр энэ хүмүүс шүү дээ. Бас чамаас асуу. Чи чамайг нэвтрүүлэхэд ороод авах шүү дээ. Чи stand up comedy судлаач болсон байна шүү дээ. Би ч болон гэр бүл судлаач. За тэгээд
Тэгсэн би хийж идэв юм шүү дээ. Тэр комеди нэг чи судалж. За ер нь бол комеди хийдэг хүмүүс бас яг хэрхэн мөнгө олд юм байна. Тэгээ яаж мөнгө олд юм байна. Мөнгөний талаар хоёул яриа л тэ. Энэгээр амьдрж байгаа маш олон хүмүүс үүд тэ. Тий. Зүгээр амьдрахаас гадна бүр ингээд сайтнууд болцсон, бүр амар баяжцсан тийм хүмүүс бол зөндөө байгаа. Миний ойлгож байгаагаар бол мөнгө олох арга нь бол одоо яг хүмүүс бол сайн мэдж байгаа бах те. Ер нь бол одоо тэр тайзан дээр гарч байгаагаараа өөрийнхөө үнэлгээгээр авдаг. Эсвэл одоо өөрийнхөө шоукейс ч юм уу те өөрийнхөө тоглолтоо ингээ хийгэнгүүтээ тэрнээс орлогоо авдаг. Эсвэл өөрийнхөө одоо подкастт ордог ч юм уу те подкаст хийдэг өөрийнхөө хийж байгаа зүйлсээ эсвэл DVD, CD те өөрийнхөө бичлэгийг интернет тавих гэдэг ч юм уу энэ байдлаар л мөнгө бол мэдээллийн хэрэгслийг ингэж ашиглаж ингэж хийж байгаа. Тий, ер нь бол гол сувг нь бол яг. Би бол цалингийн одоо яг хамгийн алдартай хэн хамгийн их одоо цалин авдаг мөнгө хийдгийг нь бол сайн мэдэхгүй байна. Тэр энэ чигээр. Тий, ерөнхийдөө гэж ямар хэлт юм бэ? За ерөнхийдөө л гэдэг чи байна. Би ингэж амар чанга нэгээд чи болгоор ерөнхийдөө хүмүүсийг бүр залхааж байгаа гэсэн. Манай Underdogs сонсогчд маань тэгээд Underdogs юм шиг одоо хүртэл гоё сонсож байгаа багч байгаа та тэр. Хайртай шүү. Хайртай шүү. Жохон балдагчих гэх үү. За. Тэгээд комедианууд бол бидний яг одоо харж байгаа одоо энэ Холливуудын мундагууд нь бол яг амар гоё ингээл кинонд тоглоод Кевин Харт гэдэг ч юм уу амар амжилттай явж байгаа болохоос шүү. Тэрний цаана бүр өчтөчнөө комедианууд зүгээр яаж ийна өчтөчнөө ард нь хүмүүс яасан гинэ? Ард нь өчтөчнөө хүмүүс яг ингээд нөгөө хоногийн бор хоол талхаа болгоод тийштэй. Ер нь тэгээд салгаа явж байгаа. Тийм өстө үлгэн салгаа урд хормоогоор хойд хормоогоо нөхөө мадчиг л байна шүү дээ. Би ч бүр нөхөө өрөнд ороо явж байгаа шүү дээ. Нөхч чадахгүй байж юм бол заримдаа дээлгүй явж. Үгүй дээлээ өгсөн шүү дээ. Тэгээд тийм байдаг. Яг stand up хийдэг хүмүүс бол ер нь нөгөө яг үнэхээр цаад урлагтай айгуу дуртай хүмүүс л ер нь айгуу хийдэг ойлгодог. Ойлгосон. Яг энэс бол үнэхээр яг тийм нөгөө passionate гэж ярьдаг англиар. Яг passionate байдаг хүмүүс бол үлдэж чаддаг. Тэгээ маш багахан хэмжээний цалин олоод ингэ явж байдаг комедианууд бол бас айгүйх байдаг. Гэвч Comedy Central гэж одоо хошин шогийн сууг байдیں۔ Бүтэн телевизийн сууг шүү дээ, тий. Тэд нар бол хагас 30 минутын тий 30 минутын тийм special comedy хийхэд доотлол нь $15,000 санал болгох юм байна. Яг тийм шоун дээр гэсэн үг шүү дээ, тий. Тий. Тэгээд юу 30 минутанд. Тийм 30 минутанд тийм. Бидний мэддэг Netflix ч одоо ингээд комедиануудыг сонгож аваад тэдний спешиал хийдэж шүү дээ. Тоглолт хийгээд зааланд ингээд бичлэг бүх юм хийгээд Netflix тавьдаг. Эднэр бол хамгийн доотлол нь $50,000 нэг спешиалд доотлол нь дээдл нь 20 сая орчим долларын гэрээг ингэж нэг спешиал санал болгодог. Вау, $20 сая. Тийм. Хэдэн минут нэг нэ? Нэг спешиал тоглолт 2 цаг гэсэн үг байхгүй юу? Тэгээ ер нь бол 2 цаг орчим $20 сая. Тийм, $20 сая. Вау. За тэгээд бидний мэддэг Chris Rock, Dave Chappelle, Jerry Seinfeld эдгээр бол яг $20 сая хэмдээл хийжсэн. Вау. За тэгээд Kevin Hart бол хамгийн баян комедиан байгаа. Намхаар. Үс олон кинонд тоглосон. Хүн болгон мэднэ. Надад гэхдээ Kevin Hart-ын joke-уд бол тийм амар бас гоё санагддаг маа. Хитрхи ингээ орилоод юм санагдаад. Гэтэ яг гоё амар гоё бүр татаад юм байдаг л та. Юу нэ? Roast хийжтэйс ханаашаг. Орилоод байдаг шүү дээ. Бас нэг жоохон тиймэрхүү байдаг те. Тийм тэгээд тийм бол байдаг. Тийм. Хитэн цац хитэн үргийн цалин авд юм. Kevin Hart бол жишээлбэл өнгөрсөн жил 1 жилийн хугацаанд $59 сая ашигтай ажилласан гэсэн судалгаач багтай тийм байсан. $59 сая болсон. Тэрний бол ерөнхийдөө 70-80% ер нь ихэнх нь бол төвөр буюу одоо ингэж хийж байгаа тоглолтоос олсон байдаг. Тэгээд мань хүн бол дунджаар нэг тоглолтоос $1 сая ашиг хийдэг цэвэр одоо нет
олж байгаа. За сайх юм уу? Гоё юм уу? Энэ том зах зээл байна л да. Тийм Монголд бол бас жижигхэн багш тий. Тэгээ зүгээр Netflix дээр нэг спешиал хийгээл тавихад чинь Netflix чинь 190 улсад гардаг. Аха. Тэгээд Netflix чинь 150 сая орчим subscriber буюу одоо үзэгч нартэй. Тэр хүмүүсийнх нь тал орчим нь зөвхөн яг энэ зөвхөн ч аахгүй тэр тал нь stand up comedy үздэг гэж аахгүй ямар нэгэн байдлаар. Тэгэхээр чинь тэгж өндөр том зах зээл байхаар ч уусаа аргач байхгүй болж байгаа юм л да. Хоёулын цагт аяар урд 40 минут болсон шүү. Тийм ээ тийм байна. Тэгвэл хоёулаа бас яг энэдмийн одоо энэ хошин шог буюу stand up comedy маань ер нь нийгэмд яг ямар нөлөө үзүүлж байна те. Энэнгээр ер нь энэ бас энэдмийн цаана хүмүүс яагаад үзээд байна те. Яагаад үзэж байгаа нь тодорхой л байгаа л да. Энэ сонирхолтой байгаа те. Тэгэхээр энэний цаана бас яг ямар мессеж яваад юу бидэнд нөлөөлж байгаа вэ гэдэг талаар хоёулаас яриад төхөө. Тий. Тэгээд бас хамгийн чухал нөгөө нэг материалаас яаж бэлддэг талаар нь joke structure аль дээр тэгээд юунд бас дуусгах тийш юм тий. Тэгвэл 40 минут бас болсон байна. Тий. Би миний түрүүнд нөгөө нэг Trevor Noah гэж ярьдаг шиг ерөнхийдөө ер нь комедианууд бол joke-ныхаа арталтаа яг ингээ өгж байгаа санаа болвол яг тийм юу байдаг хэвгүй юу. Гэхдээ комедиан болгоо өөрснөө гэсэн онцлогтой. Trevor Noah бол илүү их тийм тэнгуут илүү хар арьстай Америк комедианууд болохоор одоо Chris Rock гэдэг юм уу, Chappelle, Dave Chappelle эдгээр бол Eddie Murphy ч гэсэн ярьдаг. Тэдний joke-ны арталт байгаа санаа нь болохоор racism буюу одоо арьс өнгөөр ялгуурлан гадуурх үзэл манай Америкт бол одоо ингээд гаарцсан байгаа гэдгийг бас айгүй хэрдэг байхгүй. Харин тийм яг өөрсдийнхөө яг бага ардлын санаа ингээд тий өөрийг нь эмзэглүүлж байгаа тэр сэдвийг ч юм уу тий өөрийг нь эсвэл гайхшруулж байгаа тэр сэдвийг тэр хүн ингэж уран яруу ихтгэл тавьдаг бол тий нөгөөх нь яг ингэж гоё ингэж гаргаж одоо хөгжилтэй байдлаар ингэж тэрийг ингэж roast ч юм уу тий эсвэл илгэлж байгаа байхгүй тий. Тийм тэгээд би болохоор бас энийг яг өөр дээрээ ингэж туршаад үзэхэд жишээл би яг ингэ бэлгийн боловсролын талаар яг ингэ ярьж эхэлж байгаа байхгүй юу одоо би ямар ярьдаг гэж ярьдаг ба шүү дээ одоо олон хүмүүс тэр. Шил бэлгийн боловсролын талаар ингээ харах юм бол Монгол ингээ залуучууд бэлгийн боловсрол яг хаанаас авд юм бэ те. Юунаас авд юм те. Эрүүл мэндийн хичээл 10 жилд эрүүл мэндийн хичээл тэр зүгээр яг эргэтэн бол одоо те шодоо бол энэ умаа бол энэ гэл үздэг. Гэтэл бэлгийн боловсрол гэдэг чинь өөрөө бэлгийн эргэтэн эмэгтэй хоёр хүн бэлгийн харилцаанд орох тэр те яаж одоо би ингээ хайрлах вэ гэдэг талаар ярих гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энийг хаанаас авдаг вэ гэсэн яагаад авч чадахгүй тэр одоо порноны сайт ийм өндөр үнэлгээтэй одоо байдаг вэ тий хандлт нь амар өндөр байдаг вэ гэж тэндээс авдаг байхгүй тий яагаад тийш ордог вэ гэсэн чинь би яг ингэж хэлсэн байхгүй юу гэж бодсон байх гэхээр би ч гэр бүл судлаач учраас манай хичээл бэлгийн боловсрол гэдэг хичээл ордог гэсэн байхгүй тэгээд тэнд зориулсан Монголд орчуулагдсан ийм библийг нэг 2 3 нугалсан юм том зузаан бэлгийн боловсрол ном байдаг тэр нь Монголд 2хан ширхэг Хоёрхан ширхэг үү? Тий, нэг нь төв номын санд байдаг, тэр нь гардаггүй, гарч уншихаар байдаггүй. Нилээ очиж нөгөөх нь манай гэр бүл судлалын тэмдгийн багшд байдаг. Тэгээд багш бас өгдөггүй биднэрт. Тэгээд биднэрт яг нөгөө Ромын пап шиг дээр бид Библи хориотой байсан шүү дээ. Судраа ингэж гаргаж энэ бол бэлгийн боловсрал байна гэх нэг гэрэл тэндээс цацралцаа гэдэг. Энд ч амар олон юм байна зөө. Тэгээ хамгийн яг классик байрлал те байрлал одоо юу юм те энэ нь юу юм хэдэн зуун гэх тэгэл буцаагаад хаагц. Тэгээд энэ хоёрхан байгаа юм чи угаасаа яаж те шууд порно сайт руу орохоос өөр яах вэ манай ирчүүд те эмэгтэйчүүд яах вэ бас би бислэг хувьд арай өөр учраас те нэг бол ингээд байгалийн чамаар л ер нь монголчууд ажиллуулдаг шүү дээ жинхэнэ нөгөө практик дээр эцэгчүүд ярьдгүй шүү дээ гэтэл Америкчууд эцэгчүүд бас энэний талаар тодорхой хэмжээнд өсвөр насныхаа хүүхдүүдтэйгээ бас тодорхой хэмжээнд нээлттэй ярилцдаг гоо. Тийм. Ярилцдаг. Тэгээ би анх тэ найзтайгаа ярьж байгаа юм шиг би анх яаж одоо яасаа сенэтэр. За бэлгийн боловсрал яриа авчлаа байл. Тийм. Гэхдээ энэгээр би юу гэж хэлэхээр би энэ санааг тэ одоо нэг талаараа ингэ тэ яг ингээ өдрөө порно үзэж инээ тэрэ гэл ингээл өчлөө байлэр ярьж байгаа боловч артлынхаа санаа тэ бидний бэлгийн боловсрал биднэрт хэрэгтэй bay шүү. Тэгээ залуучууд тэ үр үнэлт хэлж ийм асуудлууд байна гэдгээ ингэж гаргаж ирнэ. Энэ айгүй чухал юм болоо гэд би ер нь бол миний гол зорилго бол комедид орсон зорилго нь бол энэгээр хичээлж байгаа зорилго. Энэгээр дамжуулж бас өөрийнхөө гэр бүл судлаач те одоо мэдсэн тэр сурсан тэр зүйлээ тэр хүмүүс рүү өгч байгаа хүчлтэй байдлаар хүргэх. Тэр л ерөөсөө комединий тэгээд нөгөө би нөгөө Монгол UB комедигийн хин нэлээ нөгөө
комедигоос ямар хацаах гэдэг ингээд тэр үзэж хар төөгөө. Тий, надад тэрэнд гэхдээ яг тэр хүн бас тэгж бодож болно л да. Гэхдээ зүгээр миний бодож байгаагаар бол комедигоос бас авах юм байдгийн болов гэж бодоод байдаг байхгүй. Хөгжсөн. Хөгж ингээд зүгээр ингээд инээгээд гарах биш. Артталт нь бас нэг санаа ч юм уу, нэг жижигхэн ч хамаахгүй нэг юм нэг жоохон ч гэсэн юм аваад гардаг байдгийн болов гэж боддог байхгүй. Тийм байдаг. Ер нь бол яг миний үздэг юмнаас ч гэсэн дээр нь бас тийм байдаг. Black comedy гэдэг бүр нөгөө ингээд 2 дугаар суугийн бүр тултал нь ярьдаг ч гэсэн стил цаана нэг мессеж яваад идэг байхгүй. Тэгэхээр тийм. Тэнд яг манайх одоо хөгжөөд удаагүй л энэ. Жишээлбэл сая UB comedy-гийн 5 жилөө гэж боллоо шүү дээ, тий. Тэгэхээр бид нэр одоо шүүмжлэлт арай эрт байна. Залуучуудыг шүүмжлэлт эрт байна. Бас сайн хөгжиж байгаа, тий. Бид нар ч гэсэн одоо би ч гэсэн үздэг. UB comedy lab-ын залуучуудыг үздэг. Гэхдээ дэмждэг залуучууд ч гэсэн байдаг, тий. Хүмүүс яг өөрсдийн дуртай бас комедианчтай болцсон байлаа, тий. Одоо Батаа байд юм уу, Идрээ байд юм уу, тий. Одоо хараал хэлдгүүгээр нь октод айгуух дуртай байдаг ч юм уу, тий. Бас нэг илүү том яриад идэггүйэр нь айгуу гоё явдаг, тий. Тэгээ Батаа жишээлбэл надад миний хамгийн дуртай комедиан бол Батаа байдаг байхгүй. Тэгээ Батагийн одоо би бол Батаг Анар доо гэж нэрлэмээр байхгүй. Яг л Батаа анх гарч ирэхдээ мэдээж ингээл бүкс бөөр ч юм уу, тий. Бүслэгнээс доош юм яриад хүмүүсийн нэг талаараа шоолуулж байгаа мэт ингээд шоолж байгаа мэт ингээд ярьдаг байсан. Гэтэ одоо бол басраа за уучлаарай. Хайрлж хүндэлж явдаг үнийг Батаа маань ингээд өсч хөгжөөд өнөөдөр үнэхээр яг андердог болсон байгаа байхгүй. Ингээ айгүй өндөр өсөлттэй явж байгаа. Тэгээд жишээлбэл сүүлд ингээ сонсож байгаа те бас арх ухаа болсон байна те. Одоо чанга яг нэг комеди болгоныхаа шоу болгоныхаа уртал нэг шил пиавгаад дууснагаар нэг шил пиаваад өстэй гидс мэдсэж байгаа суугаад таргалсан шүү дээ цаарч. Тэгээд чанга эргээд юу челленж хийгээд подкаст дээр би бас битгий сонсдог. Тэрнгээрээ дамжуулаад ингээд өөрийгөө гоё ярцгаар болгоод эрүүл мэндэ бодоод арх уухгүй те хараал хэлэхгүй ингээд илүү бүтээлчээр ингээд ажиллаж байгааг харсан байхгүй. Тэгээд би Батаг бол сонсох дуртай. Дээрээс нь Батагийн өгж байгаа мессежнүүд бас нэг талаараа маш хөгжилтэй байдаг. Ардуураа бас гоё мессеж өгдөг. Тэгж харагддаг. Тэг гоё хөгжиж байгаа. Ер нь хамгийн нийгэмд ингээд ерөөсөө огт байхгүй юм шинээр оруулж ирээд ингээд үндсийн тариад энийг ургуулад ингээд хүмүүсийн нийгэмд ингээд байр суурийг олуулна гэдэг бол бүр хасар хэцүү юм тий. Энэ бол харин энэ хүнийг андердог гэж нэрлэв. Тэгэхээр энийг бүр анханаас нь өөрөө ингээд санаачлаад хийгээд яагаад эрсдлийн үүрээд ингээд амьдралаа одоо ингээд stand up comedy гэдэг бол зүгээр залуучуудын яг цагаа өнгөрөөдөг хамгийн одоо гол газар болцсон гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тий. Би яагаад Батаг тэгж үнэлсэн бэ гэхээр би сая яг 2 сарын өмнөөс эхлүүлэхээр болоод найзтай хамтраад ингээ хоёлаа ингээ хамт хийж бас ингээ тэгээ ардаагаад ингээ хамтдаа хоёлаа ингээ эрсдэл үүрийгээд тэгээ ингээ нэг 2 сарын хугацаанд warm up хийгээд хүмүүстэй ингээ уулзаад ирсэн хүмүүс болгонтой уулзаад тэгээ бэлтгэлээ хийгээд ингээ явж хахад би ойлгосон байхгүй. Хэцүү юм байна. Батаг ингээд яг тэ өөрөө ингээ хэрдэг байсан шүү дээ. Анх ингээ ярьж хахад хүмүүс тэгж хүлээж авдаг байсан, тэг ингэдэг байсан. Би хамгийн анхны 20 дүн дээр ирэхэд тэр нөгөө нэг party room хийхэд нэг 4 ах ингээд хөзөр тоглосон байхгүй. 4 залуу нэг нь ах. Тэгээ тэр ах ингээд хөзөр тоглонгоор бидний дундуур хеклер хийсэн байхгүй. Орж ирээд яг намайг ирсэн. Наа залуугаа сонсороо гэснээ наа чи инээдгүй баг ах нь чиний оронд баг би гарсан дээр юм шүү гэд бид нэг ингээ байж хахад амар чанга тэгж орж ирж. Хажууд ингээ хөзөр тоглоо сууж байгаа. Тэгээд харин тийм хеклер гоох. Одоо би хеклер гэдгийг ойлгож байна. Тэгснээ ингээд амар орж гараад тэгснээ пари рум учраас тэгж байгаа тий. Тэгснээ ингэж ясаа ахан дараагийнх дээр нь гарах уу гэхээр та болно ш та гарч болно гэвэл удлаа ахан тоглосон юм гэж юм игээд амар ингээ хеклер хийсэн. Тэгээ өөр олон хүмүүс ч гэсэн байгаа. Яг ингээ сэдвээ эрэнгуут хүмүүс ингээ гайхаад бизнес нэг сексийн талаар те бас ингээ ярьсан чинь ингээ шоктой ч юу яриад байгаа юм бэ гэж байгаа ч юм уу те. Зарим хүүхдэд тагуулж ирсэн ч юм. Гэх мэтчлэн. Тэгээд би эндээс юу гэж харсан бэхлээр Батагийн ярьж исэн тэр зүйлсийг сонсоод яг үнэхээр тийм юм байна. Хэцүү юм байна гэдэг. Одоо чиний ингээд яаж байгаа чамд жоохон хэцүү санагдаж байгаа. Хэрвээ одоо UB comedy гэдгийг Монголд гараагүйсэн бол чамд бүр хэцүү байна.
Тэгээ бүр ингээ нэг хүмүүс ч ойлгох ч хүмүүс юм. бүр юу ч ойл энд юу Юу яриад баг сам ав шийдүүлэх байсан баг тий. Гэтэ би чи нөгөө баар пафт хийгээгүй учраас нөгөө дандаа ирүүл хүмүүс байгаа учраас сайрсан баг. Одоо нөгөө монголчууд хайцангуй хүмүүс ойлгодог болчиход stand up comedy ийм байдаг гэдгийг юм хүмүүс одоо ингээд мэдсэн болохоор бас одоо ингээд та эдийг ингээ хийгээд эхлэх хүмүүс ч нэг ийм байдаг очиж сонирхыг ирж байгаа тийм. Тэгэхээр бүр амар байдгүй байсан бол бүр энэ хүн ирэхгүй байх гэж. Тийм. Тий. Тийм гэж. Чи л ирэхсэн бол. Чи мэдлэгтэй. Чи ирээл за хөшөөн чи буучгаа гэж хэлчихээ. Байлаа зүгээр энэ ширэн дээр хавцаж ирчихв. Подкаст хийчихв. Подкаст явж байгаа. Тэгэхээр энэ дугаар дээр бас яг онцлог underdog-ыг бол нэр Бата гэж нэрлэмээр юм. Бат бэлэг. Бат бэлэгтэй бүгд рүүгээ ялгадчих. Мундаг байн цаашдаа үргэлжлүүлээрэ хэрвээ битгий сонсын бас сонсогчд болон Бата маань өөрөө сонсч байвал баяр хүргэе. Бахархаж байгаа улам илүү бас илүү хүлээж байгаа. Хойноос ч бас айгүй олон залуучууд комеди хийж гарч ирэхээр захирыг хагалахаар бас бэлдэж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Болгоомжтой. We are coming to you. Тэгтээ бид нэр дисид байгаа л да. Тий. Тэгтээ тэгэл плед аваад очиж шүү дээ. Тэгээ Монголоос бидний амар сайн болсон чинь зүгээр ингээ Монголоос хүмүүс тект аваад ирж байгаа хөтэй. Монголоос үзгээд нэр юу ч ярьч. За тэгээд бит хоёр ер нь бол дугаар болгоноороо ингээд нэг хүнийг онцолж аваад тэр хүн заавал олонний танил мундаг хүн байх албагүй. Тэр хүн зүгээр ингээд бас яг өөртөө ингээд байсан саад бэрхшээл бүх юмыг даваад амжилтанд тодорхой хэмжээний амжилтанд хүрсэн ч хүн байж болно. Ямар нэгэн бит хоёрын underdog гэж бодсон. Одоо тодорхойлсон тэр хүнийг бит хоёр ярьсан дугаар болгохноор нэг хүнийг underdog гэж сонсож байгаа хүмүүстэй ч гэсэн урам зориг хүүднээс нэг хүнийг ингэж онцолж underdog болгож ингэж явахаар бас ярилцсан байгаа тийм шин юм ингэж нэмсэн байгаа. Ер нь underdog гэдэг подкастныхан бас утга учраа ингэж аваад тэгээд хамгийн ихний underdog-сын номер 1 хүнээр болохоор залуу хүн би ер нь сонгоё гэж бодсон учраас Батбэлгийг ярьж байгаа амьдралд бол ойрт байсан учраас тий ярьж байгаа сэтгэлтэйгээс ч гэсэн уялдуулахад тий ер нь бол мань хүн чинь бас тэр за хитрхийх Бата гэдээ ярих гэдэг нэг үү тий зөвхөн юу юм л дээ. Яг мань хүн миний сонсч ирснээр бол мань хүн тэгэл баг тэр юу мууга аваалаа хөгжим техник жон гацаад хөгжим техник баг бүх юм аваад явж идэх ч үлээ. Хөшөө зүнхэндээ игээл явж идэх ч үлээ. Тэгэл энэ тэнд очиод ингээл ярих гал тэр Got Talent хүртэл орж исэн гэсэн. Тий фейлжсэн. Тэгэл хүмүүс ойлгохгүй эхлээл ингэжсэн. Тэгэл багаар ойлгосон. Багаар яаж хандж comedy club-а ингээд өөрөө ингээд structure бүх юм ингээ хийгээд ингээд амжилтанд хүрсэн. За тийм юм байгаа. Тэгээ ер нь юм байгаа. Яг хамгийн сүүлд яг Монголд байгаа comedy, stand up comedy-ийн талаар ярьлаа шүү дээ. Тэгээд UB comedy, comedy lab, тэгээ одоо ингээд DC comedy гэж ингэж хойноос өөрийнхөө оруулж ирээд байгаа шүү дээ. Тэгэхдээ одоо ингээд багаар ингээ хөрсөн сууж байгаа юм чинь Монголд удахгүй бас зөндөө олон stand up team comedy club-уудтай болох бах тийм ер нь болцсон бах уу боллоо л эхэлсэн. Одоо танигдаагүй л байгаа болохоос болцсон баг. Гэхдээ Америкт бол ер нь ингээд stand up comedian гэдэг бол юм илүү бие даасан урлаг. Монголд болохоор одоо нэг юм жоохон хамтлаг маркер шин хамтлагууд чинь ингээд бие биенийг нөхөж байгаа л хэл та одоохондоо л тийм л байна. Тэгээд явандаа тэгээд яг тэгэл зөндөө олон comedy club-тай зөндөө олон comedian-уудтай болоод хүмүүсийн ч гэсэн үзэх сонсох сонголт ч гэсэн их хэсэх бах тий. Илүү гоё болоо. Тэгээ чанаржаад утгаараа хөгжөөд. Тий. 10 жилийн дараа хэн байх вэ гэдэг амар чухал байна. Хүн туршаа явж иж болно. Гэхдээ 10 жилийн дараа хэн байх вэ? Одоо UB comedy хамгийн анх хийж эхэлсэн хүмүүс ч гэсэн стил тэр хүмүүс 10 жил хийгээгүй л байгаа шүү дээ. Тий. 5 жил, 6 жил. Тэгэхээр professional team stand up comedian болоогүй л байгаа байхгүй тий. Бас очроо олохгүй л явж байгаа. Тийм бол байдаг юм аа гэж. Тийм ерөнхийдөө өнөөдөр өгөх санаагаа бүх юм хэлжлээ тий. Тэгээ сонсогчдоо бас та бүхэн яг underdog гэж өөрийнхөө боддог те одоо хайрлж хүндэлж явдаг тэр хүн байвал комент хэсэгт та бүхэн бас нэрлээрээ хэрвээ тэр хүмүүсийн
түүх намтрыг бүтээр судлаад бас тэндээс зарим нэг хүнтэй магадгүй спешиал дугаараар бид хүн тэр хүнтэй холбогдоод Underdog-ийн подкастыг хийх боломж бас байгаа. Тэр хүний мэдих боломжтой сэдвийн дагуу танин мэдхүүн подкаст ингэж явуулах боломжийг бас бид хүн харж байгаа тийм ээ. Тий. Тэгэхээр аль болох хэрвээ та дуустал ингэж сонссон бол танд баяр хүргэе. Та бол үнэхээр Underdog байна. Тэгээд бидэнтэй хамт байсанд баярлалаа. Дээрээс нь бас сэтгэлээ үлдээгээрээ удахгүй бас Apple-ийн iTunes дээр удахгүй бас орох гэж бас хичээж байгаа. Ингээд шаардлагуудыг хангаад явж байгаа. Тэгээ YouTube болон Instagram, Facebook, SoundCloud бүгдэн дээр нь байгаа. M+ дээр байгаа. Subscribe хийгээд тэгээ хамгийн гол нь өөрсөнд чинь таалагдах юм бол тэгээд гоё ингээд сэдвтэйгээ холбоотой комментууд бас үлдээгээрэй тий. Гэхдээ хэд хэдэн коммент үлдээсэн биш. Хоёр дугаар комментуудтай болоод лээ. Тий. Ямар коммент үлдээсэн. Бид чинь чаавас хөрх юмд тэгэл нөгөө нэг юм явж байгаа л заа энэ юу болж байгаа ингээд шалгаал. Тэгээ хамгийн үнэн сонсогчоор би хоёр штэ баг. Би ч баг 3 удаа сонсож байгаа дэр чинь. Сүүлийнхээ 3 сонссон юм л та. Өөрөө баг сэтгэл биччихээр санагдаа тий. Зүгээр фейк аккаунт. Гэтэ яг ингээ хүмүүс сонсоод яг ямар байгаа сэтгэлээ бичихгүй болохоор яг тэр хүмүүс яг хүн үе юм уу биш юм уу гэж бодох юм тий. Таалагдахгүй байгаа. Яг юуг нь өөрчлөл юм дээр ажилламаар байгаагаа бас олж мэдгээд бит хоёр бас туслана шүү тий. Таалагдсан бол гоё шеэрлээрээ. Окей. Тийм байгаа. Тэгэд 3 дахь дугаар ингээд та бүхэнд Underdogs podcast маань stand up comedy гэсэн сэдвээр бараа олон нэн нар та бүхэнтэй ярилцлаа. Хийдийн саунд дотроос харин тийм битээр машиндаа байгаа юм аа. За үнэн хэлье. Битээр ингээ машиндаа ингээ яг суудсан ярьж байгаа. Тэгээд паркинд машина фактлаа. Тэгээд паркинг лот баахан модон дунд машин дунд тий. Цог онгойлгочлаа нөгөө шуум орж ирээд тий. Та тэгээ бас айгу гоё сонсчоосаа гэдэг үүднээс бүх цонхнууд хаагаад нөгөө нэг битүү болгоо кондишнер унтраагаад тий. Тэгээд ингэж ярьж байгаа. Тэг сайхан хөлөрлөө бас 1 кг хаасчих шиг болтой. Өө тий. Чи нэг подкастны төгсгөл болгоныг алдаа гаргах юм. Өмнөх нь хинтээ байсан. Саяных зүгээр пицца гэж байдаг өстэй зүгээр. Тэгтээ нэрэн гэсэн яг нэг жилхээр л халуун. Харин амар халуун. За бүтээ энийг эртгэн дуусгаад тэгээд агаар амьсгалаа бодё юм ч та сүулдэ өөртөөхөө амьсгалаар дунгачууд яг дуусах гэдэг. Йоо ямар халуун юм. Халуун бөхчим байлаа. Тэгээд та бүгдэд ажил үйлснэ өндөр амжилт хүсье гэж дуусгах муухай ихгүй те. Underdogs байцгаая. Яа, ингэж хоёлоо дуусгах идэхгүй өрөөгаа. Хамтдаа Underdogs байцгаая гэхлээр байцгаая гэхлээр муухай. Underdogs болцгоё. Яг нэг гураа хамтдаа Underdogs болцгоё. Баярлаа. Дараагийн дугаар уулзцгаая.